3 дугаар сарын 18 болоод ардын журам цэрэг аль хэдийн байгуулагдаад хягт туга хэд цэрэгийг буцхоод тэр хэд цэрэгийг чинь зүхтагаад зөвлөлт орсон өмтөгт ороод ирэхээр бүгдээр ингээ сайхан байрлуулад, хоолдож унтлаад, богоонд суулгаад нутаг буцаачиж байгаа штэ. Өөрөөр зөвлөлт орсон улс бол хятадтай мөргөлдөх. Одоо шууд мөргөлдөх сонирхолгүй байна гэсэн үг штэ тий. Тэгээд нөгөө Чинги гэдэг амбан чинь тэгээд юу дээдүүд дотроо ирэхгүй одоо улаан өдрөө 4 сарын ихээр нөгөө монголчуудад зохигдож хөөгдөд. Тэгээ эрэхт нь алс дорнтой бүгд нарийн улсын гадаад яамныхан хүлээж авч уулзаад ер нь та нар одоо ингээд юу яа тэр хягтад байгуулагдсан ардын төр засгийн газартай хэлэлцээ хий. Бид тэр одоо зурчилж өгье гэсэн баг. Тэгээ Чингийн Бээжин лүгээ цахилгаан явуулахгүй ингэж яа яах вэ гэдэг. Тэгсэн чинь Бээжин хариу өгтөө тийм байхгүй. Монгол бол хятадын нэг хэсгээ. Сайн бацхан үзэх сонсогчдоо Монголын гэгцэн төг подкастын ээлжид 6 дугаар сарын дугаар эхэлж байна. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өмнөх 5 дугаар сард нэг Монгол улс автономт эрхээ 1919 онд алдсан тухай үйл явдлаас нэлээд үзэгчдэд маргаан дагуулсан тийм сэдв болсон байна. Тэгээд яг энэ үйл явдлын бас үргэлжлэл гэж хэлж болох үснийг үйл явдал бол энэ зөвлөлт хятадын 1924 оны гэрээгээд мэдээж гээгдсэн гэхээс илүү тайлбарууд нь их буруу явцсан ч гэдэг юм эсвэл нөгөө цаад геополитикийн ч юм уу эсвэл энэ хоёр улс дахь дотоод улс төр эдийн засгийн нөхцөл байдлын талаар тэр болгон түүх сонирхчдын хувьд бас хаалтайсан сэдв болов гэж ойлгож байна. Ер нь бол энэ 1924 оны зөвлөлт хятадын гэрээг жишээл социализмын үед бол ярьдаггүй байсан. За нуудаг гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ ер нь ярьдаггүй. Энд чинь нөгөө ах улс маань гинтхэн манайхыг хятадын нэг хэсгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болчиход байгаа шүү дээ. Бүр хүлээн зөвшөөрөхдөө 1915 оны хягтын гэрээгээр бол хятадын сүзрийн эрхийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Эзэн эрхийг 24 онд биш 15 оны гэрээгээр. Монгол бол автономд, хятад бол яг нэг ёс төдий Монголыг харьяалж байгаа гэсэн маягаар. Гэтэл 1924 онд бол сүврийн эрхийн хүлээн зөвшөөрч байгаа бүр хятадын нэг хэсэг гэдэг. Тэгээд энийг ерөөсөө тийм тэр үед бол нэг ярьдгүү тэгээд тэгсгээд чимээг өхөн шиг хайчдаг нэг жоохон онцгүй үйл явдал учраас тий. Тэгэл одоо бол нэг тэрийг нугдах юм байхгүй. Тэгэхдээ тэрийг ойлгохын тулд хоёулаа энэ 19 оноос хойш юу болчихов гэдгээ бас ярих хэрэгтэй юм байна. Энэ манай автономт эрх устжих үед хоёулаа тэр дугаар дээр ярьсан дөө нөгөө нэг дэлхийн 1-р дайнд дуусаад 18 оны 11 сард дууссан шүү дээ. Тэгээд дараа нь залгаад Версалийн их тайвны баг хурал гэж нэг юм болоод тэр баг хурал дээр нөгөө Шандун мужи гэдэг Германы одоо харьяанд байсан мужийн Японууд руу өгөөд тэгээд нөгөө тэр үед Бээжинд ноёрхож байсан Дончрөгийн засгийн газар чи Японуудаас зээл аваад тэгээд арим байгуулад гэд ярьжсэн тий. Тэгээд тэрэнд нь хүмүүс дургуутсаад энэ ч одоо яаж байгаа юм бэ? Одоо бидийг ингээд 145 сая йенээр зарчиж байгаа юм уу гэд. Тэгээд энэ 1919 оны 5 сарын 4-нд их том сүрчигсаал Бээжинд болсон. Эндээс хятадын коммунист нам үүсэлтэй гэд ярьж ирсэн шүү дээ. Эндээс эхэлж анх хятадын коммунист нам яга зохион байгуулах процесс эхэлсэн юм а гэж. Энийг нь болохоор зөвлөлт Оросд их одоо буруу ойлгож хүлээж авсан байна. Хятадын говьсгал хөдөлгөөн гэж одоо гарч ирлээ. Ер нь бол одоо хятад бол ингээд хувьсгалт улс болох юм байна гэдэг. Зөвлөлт Орос буруу ойлгох өөрсдийнхөө тайлбарлаж хүлээж авсан. Өөрсдийнхөө тайлбарлаж хүлээж авсан ч гэж хэлж болно л да. Ер нь бол биш дээ 1918 онд дэлхийн 1-р дайнд дууссаны дараа Европоор дүүрэн бага хувьсгал явсан шүү дээ. 18 оны Баварын хувьсгал байна. Дараа нь 19 оны Унгарийн хувьсгал байна. Тэгээд нөгөө нэг тэр үед чинь юу Оросын коммунист большевик намын удирдлага дотор
интернационалистууд нэлийн хүчтэй. Ер нь бол социализмыг нэг улсад байгуулах боломжгүй. Социализм бол дайны дэлхийг бүрхэх ёстой. Тэгжээж яана гэд энэ тэр үеийн зөвлөлт улсын сүлдэн дээр байсан алах хадуурыг чинь 19 онд юу гэж тайлбарладаг байсан гэхэлэр хадуур нь Оросын тариачин анги, алах нь Германы ажилчин анги гэж тайлбарладаг байсан. Оо сони юм байна. За. Дэлхийн коммунист улсын нийслэл чинь Германд байх хэрэгтэй байсан. Дэлхийд хувьсгал чи өөрснөө берлинд очиж амьдрах гэдэг шүү дээ бас бодлоготой тэд нар чинь тийм ч учраас тэр үед тэр латин үсэг тэр нэвтрүүлэх процесс явдаг чинь нөгөө дэлхийд даяар нэг улс коммунист улс болох үед бол кирилл үсэг одоо Германд очиж хүчээр заахгүй шүү дээ. Тийм учраас энэ латин үсэг орж исэн гэж. Тэр тийм амбицтай байсан. Тийм амбицтай байсан. Тэгээд тэр чинь тэр 20 оны Польшийн дан гэдэг чинь нөгөө Польшиг эзлээд Германтай хэллэх гээдсэн байхгүй. Тэгээ Германы хувьсгалт хөдөлгөөнд одоо улаан харин морж туслана гэсэн тийм онолоос эхэлсэн шүү дээ. Өөргөө Польш дунд нь хэлмэгдсэн л болохоос биш. За ингээд тэр хувьсгалууд зогсоод эхлэнгүүт нөгөө дэлхийн хувьсгалт нь асуудалтай болж эхлэв шүү дээ. Троцкий бол жишээлбэл permanent revolution гэдэг онолтой. Тасралтгүй хувьсгал гэж. Өнөөдөр Оросд ялчлаа за маргааш Германд нөгөө төр тэнд энд гээд. Тэгээ нөгөө мань үний онол жоохон биш болоод эхэлж шүү дээ. Энд нөгөө хувьсгалууд нь дарагдаад тэгжсэн чи хятад тэр нэг том хувьсгал хөдөлгөөн яваад тэгэнгүүт нь одоо дэлхийн хувьсгалын цөм Аз руу шилжиж байна гэд. Ташкентэд 3 бригад байгуулж исэн гэдэг тэр чинь нөхөө эндх рүү орж эндхийг хувьсгалыг зорилготой 3 бригад энэ байгуулж исэн түүхтэй шүү дээ бас. Бригад гэдэг цэргийн анги юм. Цэргийн нэгжээ хэлж байгаа. Тий. Тэгээд ирэхээр зэрэг юу байсан бага. Тэр үеийн зөвлөлтийн удирдлага бол бас нэг тийм юу гэх юм бэ романтик бодолтой хөтлөгдөөд тэгээ нэрээсээ одоо хятадын хувьсгал тартумыг талдаа татах хэрэгтэй юм байна. Тэгэд энэ 1919 онд Караханы тунхаг гэдэг юм гаргасан. Одоо Карахан гэдэг хүн маань энэ армян жинхэнэ нэр нь Караханян. Тэгээ яг нөгөө Оросын бүр нөгөө системд ороод Ян гэдэг Карахан болсон. Энэ гадаад хэргийн ардын комиссарын орлогч одоо дэд сайд гэсэн үг шүү дээ тий. Тэгээ энэ чинь 19 онд анх тунхаг гаргаад хятадтай бол одоо юу вэ? Хаанд Оросны байгуулсан бүх эрх тэгш бус гэрээнүүдийг өвчнгөө болгоно. Дорнод хятадын төмөр замыг хятад улсад үн төлбөргүй шилжүүлж өгнө. Дээрээс нь одоо хятадын нутагт байгаа Оросын иргэдийн тэр нэг онцгой эрх экстерриториал гэж те тэр эрхийг бүчингүү болгоно. Ихэд тооны бослохоор одоо гарсан хохирлыг нөгөө хятад төлөх ёстой байсан байхгүй бүх гүрнүүд шахацсан. Тэр одоо төлбөр мөлбөрийг бүчингүү болгоно гэдэг ингээд манай юм чи их том тухай гаргаад. Ийм одоо нөгөө хятадын хувьсгалт хөдөлгөөн болоод хятадын ард түмнийг талдаа татах болж өгвөл хятадтай харилцаа тогтоогоод өөрийнхөө тэр зөвлөлт Орос улсыг тэр үеж үлэмширсэн улс байхгүй ядаж эндээс нэхлээ гэсэн ийм юм гадаад хэргийн ардын комиссарын газраас явуулж эхэлсэн баг энэ бодлого. Тэгтээ дараа нь эн чи яг сонин дээр хэвлэгдэхтэй. Энэ Караханы тунхаг гэдэг алдартай бичгээр юм л та. Тэгээ сонин дээр хэвлсэн чинь мөн төлбөргүй төмөр зам байхгүй болчихж байгаа. 3 талын гэрээ гэдэг. За энийг одоо манай Оросын хятад судлаач Капица гэж их том эрдэмтэн байдаг. Тэрийн архивын баримтуудыг ухаж үзэж хагаад яг анхны тунхаг дээр байсан төлбөргүй шилжүүлнэ гэдэг нь бол юу хэлсэн байна. Тэр үеийн зөвлөлт засгийн газраар дэмжигдээгүй саналыг авчиад оруулсан байна гэж. Энэ бас их замбраагүй л дээ. Гархан гэдэг нөхөр сууж байгаа л одоо хятадуудыг өөдөн татъя. Ингээд тгийгээд. Тэгээд Виленский гэж одоо тэр үед их том хувьсгалч байсан. Виленский Сибиряков гэдэг. Тэр бол ерөөсөө бүр хятадтай эвсэх хэрэгтэй. Тэгээ энэ хувьсгалт хятад улсыг бий болгох хэрэгтэй. Тийм болохоор зэрэг тэрний төлөө энэ жижиг сажиг асуудал, жижиг сажиг гэдэг нь дорн тэтийн дүрсэн. Тийм асуудлуудыг бол шийдэх хэрэгтэй гэл ингээл их бичижсэн нөхөрлөлтөө. Хятадууд тэр үед яаж ийсэн гэдэг асуудал гарч байгаа. Тэгээ хятадууд гэхэр бид нар дандаа ингээд нэгдмэл хятад орн бодоод байдаг. 1919 оны хятад гэдэг чинь хой талд нь
За бүр хамгийн багаар бодоход 2 том цэргийн бүлэглэл. Манжуурыг тэр чигт нь Финтиан бүлэглэл эзэгэнсэн. Бээжин төв хавийг нь болохоор зэрэг Жили эзэгэнсэн. Нөгөө анхуугийн Шүшүжаныга буцхаа хийцэн. Шүшүжан Монголыг бужигнуулчаад тэгээд анхуу Жилигийн дай эхлэнгүүт нь нөхөр буцаж Бээжин рүү хараагаад тэр дайндаа ялагдаад тэгээд Итали руу зөх байгаад гарцсан. Өмнө талд нь болохоор Гоминданы засгийн газар байгаад идэг. Тэгтээ одоо юу гэх Антантын гүрнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар нь Бээжинд байгаа засгийн газар байсан байхгүй. Тэгээ эднэр бол эхэндээ бол зөвлөл засгийг одоо юу гэх юм бэ? Үл тоох бодлого явуулсан баг. За тэр нь ч бас ойлгомжтой 18 онд угаасаа иргэний дай эхлээд тэгээд Сибирчин тэр чигтээ цагаан засаг тогтоод Омсгийн засгийн газар гэж гарч ирээд те. Тэгээд хятадууд бол хууль ёсны засгийн газар, Омсгийн засгийн газар, Москвад байгаа большевикууд бидэнд хамаагүйгээд ингээд явж исэн үе. Тэгэд дараа нь эн чин 19 онд эхлээд энэ Караханы тунхаг гарангууд ядууч үе юу илчв гэдэг юм болсон байна. Тэгээд энэ тунхагийг олж авъя гэгээд тэгээд албан ёсны олж авсан тунхаг дээр нь усан ч нөгөө үн төлбөргүй төмөрсөн байдгүй. Тэгэнгүүт нь хятадууд энэ яг ямар учиртай бэ? Энд чинь эхлээд үн төлбөр өгсөн одоо үн төлбөртэй юм шиг болчлоо гэд. Тэгээд нөгөө зөвлөлтийнхэнтэй контактлах анхны контактууд тэндээс үүсэж байгаа. Хоёрдугаарт бас 19 оны сүүлч 20 он гээд нөгөө улаан арим давшаад цагаантнууд чинь буцход ер нь бол 20 оны 1 сард улаан уд тэр үед бол дээд үдгдэг байсан л да Верхний үдийн хэсэг гэж тэр чөлөөлөгдсөн 2 сард 1 сард Владивосток чөлөөлөгдсөн ч гэдэг юм уу. Ийм амжилттай болоод эхэлсэн байхгүй. Тэгээ энэ үед бол 20 оны 4 сард Алс дорнодын бүгд найрамдах улс гэж тусдаа улс байгуулсан. Яг гэвэл нөгөө Японы бараг 40 мянган цэрэг Сибирт байгаад идэг. Америкийн цэрэг бас байж байгаад гараа авцсан. Японууд нь үлдсэн. Энэ ямар учиртай зэргүүд үлээ? Яг нөгөө иргэний дайны үед одоо цагаантнууд туслах нэрийн дор эн чинь ганц Японч биш. Америк, Япон, Англи, Франц түн бум амтан энэ тэнд буулсан шүү дээ. Цэргүүд нь. Францууд бол Кремд байсан. Англичууд бол Архангельскт орж ирж исэн. Японууд энэ Сибирь рүү яваад орчхоор нь Америкууд бас обиод нар хоцрохгүй шүү гэд. Тэр чинь бас Японуудаа хянж байгаа хит хүчтэй болчих магадгүй гэдэг. Ингээд явж орж ирсэн юм болсон л доо. Тэгээд Японы зэрэг гарахгүй байсан учраас ерөнхийдөө тийм нэг Алс дорнодын бүгд найрамдах улс гэж тусна улс байгуулъя. Нэг тийм буфер улс байгуулъя гэдэг санаа анх Троцкий дэвшүүлээд Ленин тэрийг дэмжиж яасан байгаа. Тэр Ленин бүр Троцкид бичсэн загтал нь үүдээ. Буфер улс байгуулахыг эсэргүүцэж байгаа этгээдүүдийг маш шуурхай няцаа намын сахилга тооцно гэж сүрдүүл. Тэ Сибирт байгаа бүх хүмүүст бол дорн зүг рүү дахиж нэг ч алхам давшиж болохгүй. Өрнөд Орос руу бүх цэргүүд бол бүх богоонуудаа гаргадаг. Урандор ажиллаа. Тэ Деникэн иргэд сэргэж магадгүй Польшуу довтолж магадгүй байгаа үед Сибирийн гүнлүү довтлоо орох бол тэнийг ажиллаа. Тэгээ энэ бол уруулт гэж бүр тэгж бичсэн байна. Тэгээ ингээд нөгөө Японуудтай конфликтэнд орохгүй тулд авчиад Алс дорнодын бүгд найрамдах улс гэд байгуулад. Тэгсэн эн чинь 20 оны 3 билүү 4-р сард үлээ. Эн чинь нөгөө Алс дорнодод нэг баахан улаан партизаны отрядууд орчиж байгаа шүү дээ. Улаан арим чинь давшгаа байсан. Байгаль хүрээ зогссон. Тэгээд эренгүүт нэг партизаны отряд Трипицэн гэдэг баха дээр нэг партизан. Тэр Японуудтай мөргөлдөд 600 Япон алаад тэрэн дотор бахан ингийн иргэд. Тэгээ бүр тэр байтугай консулын алаа хийцэн баг. Тэр ирсэн даалгавргүйгээр үнэ хийцэн. Тий, тэр ирсэн даалгавргүйгээр. Яг гоо тэр мэдээж Японуудтай мөргөлдөх шалтгаан бол байсан л байна л да. Тэнгүүд нь Японд нөгөө та нар одоо ингээд юу яж чадахгүй юм байна. Дэвжурмаас ахиулж чадахгүй байна. Тийм учраас бид нэр гарахгүй гэдэг. Ингээд суудсан баг. Цэргүүд нь. Тэгээ ийм байдалд орсон үед зөвлөлтийнхэн ерөөсөө одоо Японтой ийм байдалтай байгаа юм чинь Хятадыг талдаа татъя гэдэг. Энэ бодлого гаргасан баг.
Хятад зөвлөлтийн талд орчвол Японч ганцаардаг шүү дээ. Тийм бодлого явуулаад эхэлж байгаа. Тэгээд нөгөө Караханы дунгаг мухга албан ёсоор хэвлж нийтлээд тэгээд бүр юу яагаад хүн амтан илч болгож алс дорнотын бүгд найрамд тулсаас Хятад руу явуулах ийм болсон байна. Хятад болохоор зэрэг нэгдүгээр тэр Караханы дунгаг дээр төмөр зам буцааж өгнө гэдэг айгүй сонин сонсогдоод хоёрдугаар тэр үед нөгөө нэг хоёулаа түрүүчийн дугаар дээр хэлсэн тэр үед нөгөө Хятадын ерөнхийлөгч Сюши Чанг гэж хүн байсан шүү дээ гэдэг. Зарим хүмүүс нөгөө Шүшүжаныг Хятадын ерөнхийлөгч байсан гэдэг хэлээд ийн гэдэг энэ дөрөв хэл Сюши Чанг буюу Том Сю. Тэр нөхөр бол юу бүр гадаад яманда биччихсэн захидал нь байт юм бэл. Эрхүү эзлэгдэх юм бол бид нар Оростой хэлнэ. Зөвлөлт Оростой хэлэх болно. Тийм учраас тэд нартай харьцах асуудлыг одооноос судлаа. Удирдагчдын судалгааг хий. Япончууд яг энэ байгалаас дорн зүг рүү, байгаль нураас дорн зүрхийн хэсгийг зайлгах санаатай юм байгаа юм байна. Тэгэхдээ энэ зөвлөл засаг ингээд цаашаа яхад Европын их гүрнүүд бол оролцохгүй гэсэн бодлого бариад байна. Тэгэхээр бол бид нар харьцахад бол нэг тийм аюултай ид биш гэж бодож байна. Тэгээд ингэж бид нар энэ хил хязгаараа баталгаажуулна. Тэгээд Японы төрөмгийллийг зогсооход нөлөөтэй гэж хятадч бас нэг цаагаараа энэ Оростой эвсчүүл Японы төрөмгийллийг бас зогсоож болох юм да гэсэн нэг иймэрхүү хандлага гаргаж эхэлж байгаа. Байр суурь бүр өөрчлөгдөж байгаа. Дорн төтлийн төмөр замыг бол шилжүүлж өгч болно. Нэгдүгээр дүн төлбөргүй шилжүүлж өгөхгүй. Үнэ ярья. Энд ч бас төмөр зам шүү дээ. Зөндөө мөнгө орсон. Хоёрдугаарт энэ төмөр замыг зөв алс дорнотын бүгд найрамд улстай дайсгансан харилцаатай одоо улс ашиглахгүй байх болзол тавья гэж байгаа. Гуравт зүйт хэдэд ашиглахгүй. Гурав чинь гэхдээ одоо бүгд Японд л ойлгомжтой дайсгансан гэж байгаа. Тэрийг хятадууд одоо тэр нөгөө засгийн газрын хурал дээр ярьж хэлцсэн тэмдэглэлүүдээс нь харж байхад бол хятадууд эднэр чинь юу хийж байгаа юм бэ? Тэр одоо амаар хэлсэн байж магадгүй. Монголоос улаан армийг гаргах асуудлыг өмнөд манжуураас Японы зэрэг гаргах асуудалтай уйж байгаа юм байна. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Тэгээд нөгөө энэ үед чинь тэр нөгөө Виленский гэдэг би түрүү нэг хүнийг яриадсэн шүү дээ. Хятадтай өстой ингэхстэй шүүгээд энэ Сибирийн хувьсгалт хороонд байсан хүн л дээ. Тэгээд энэ хүн бол Сибирт явуулж исэн зөвлөлт засгийн бодлогыг тодорхойлоход их идэвхтэй оролцож исэн итгээд. Тэгээд тэрийг Коминтерны төлөөлөгчөөр Хятад руу явуулсан байгаа Виленскийг. Тэгээд Виленский очиод Караханы тунхагийг тайлбарлаж байгаа байхгүй. Гэхдээ төмөр зам үнгүй гэдэг нь байхгүй. Төмөр замыг 3 талын гэрээ хийж зохицуулна гэд Япон Хятад Орос гэсэн. Ийм яриад явж байгаа. Тэгсэн Хятадууд дайнд суугаа зөвлөлтийн бүр эрхлэлэгч Литвиновтай элчин сайдаа уулзуулаад энэ яг Караханы тунхаг яг юу юм гэдээ асуулгаад нөгөөх нь бас ингэж тайлбарлаад тэгээ тэр үеийн Хятадын засгийн газрын хуралдаа нар энэ асуудлыг авч хэлсэн баг. Энэ их сонин Тайваны нэг судлаач айлх сургуулийн судлаач үлээ тэрний бичсэн ном байдаг 26 он хүртэл зөвлөлттэй харилцаа гэдэг. Тэгээ тэр номон дээр тэр ном их юугаар их үнэтэй цайтын гэхлээр нөгөө эн чинь нөгөө 49 оны Хятадын хувьсгалын дараа хамаг архива 57% бичсэн гэжсэн шүү дээ. Тэгээ тэр Тайваны архивт байгаа энэ Хятадын гадаад яам за энэ Жанзоолын одоо юунд мөгдөнд байсан Жанзоолын энэ хоорондоо харилцаж исэн бүх бичиг загтал харилцааг нөхөр уншиж судалсан. Тэгээ тэр номыг бичсэн юм байна. Тэгээ тэн дээр бол юу яаж байгаа нөгөө ойлоо ярьж исэн шүү дээ. Хятадын гадаад яамны сайдын үүрэг гүйцэтгэгч нөгөө хүрээнд байсан хамбан Чинлүү гэдэг хүн болцсон юм аа гэдэг. Тэгээ тэр Чинлүү чинь энэ Караханы тунхагийг яг одоо бодтойгоор авч үзэхэд их дими хэцүү юм байна. Яг гэвэл эн чинь албан ёсны бичиг баримт биш байна. Тунхаг байна.
бараг одоо засгийн газарт хандсан юм уу, хятад ард түмэнд хандсан юм уу? Ер нь зөвлөлт орос гэдэг нь айгүй гоё. Улс байна та нар бослог гаргасан ч үгүй юм уу? Тэ? Ийм одоо юу тодорхойгүй бичвэрэнт байна. За тэгээд төмөр замыг ямар нэгэн болцолгүй буцааж өгнө гэжсэн дараа нь нэг тийм болцолтой юм шиг болоод хувирчлаа. Тийм л энэ бол одоо тийм ойлгомжгүй болчиход байна. За тэр хэд оны бослогын одоо хохирлыг нөхөн төлөх асуудлаас татгалзна гэж бид нар энийг айгуул хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл зөвлөлд Оросд төлөхгүйгээ илчгэнгүүт Англи, Америк, Франц энэ чинь байж тэгэд биднийхийг яах юм? Та нар юу яриад байгаа ингээд бидрийг ирж хахаад айгуул энийг бид нар зөвшөөрч чадахгүй болчих واخа. За хятад байгаа Оросын иргэдийн онцгой эрхээс татгалзах гэдэг нь ямар ч ач холбогдолгүй. Яагаад гэвэл хятад байгаа Оросын иргэд гэдэг чинь хаант орсон харьяатууд. Тэдний онцгой эрхийн төлөө зөвлөлд Орос санаа тавихгүй. Энэ бол зөвхөн л угаасаа хэрэггүй юм аа гэд өгчөж байгаатай адилхан юм аа гэж. Ингэж яагаад тэгээ тэр хурал дээр маань үний хэлсүг энэ ерөн цаагаараа хятад улсыг антантын их гүрнүүтэй харгалзуулах бодлого байж магадгүй гэж. Ингэж юу яасан баг. За тэгээд ингэжсэн чинь 20 оны дундуур Алс орнын бүгд найрамдах улсын гадаад хэргийн сайд Юрэн гэдэг нөхөр Бээжин явна гэд Монголын хэл дээр тавих гээд ирсэн баг. Хяхт дээр үрээд ирсэн баг. За энэ Юрэн гэдэг бол уул нь ухсаа гаргуулна Польш хүн л дээ. Тэгээд энэ нэг Алс орнод амьдарч ягаад Алс орнын хувьсгалд оролцоод явсан хүн. Тэгээд сүүлд нь эн чинь буцаж Польшийн талдаа урваад Польшийн тагнуул болоод тэгээд Оросууд тагнуул явуулж хорлж алсан гэдгийг. Тэгээ энэ Юрэн гэдэг нөхөр Хяхт дээр за бид нар одоо ингээ Бээжин явж байна. Танай засгийн газартай хэлцээ хийнэ гэдэг. Тэгэхээр нөгөө Чинлүү чинь нэг оруулж болохгүй гэж бодож байгаа. 20 оны 6 сар штэ. 20 оны 6 сар гэдэг чинь нөгөө хин хөгдсөн. Шүүшүүжээ Монголоос хөгдсөн. Арай хөгдөөгүй юм 6 сар гэдэг чинь 7 сард явсан. Тэгэд юуны шүүшүүжээ маань нэг ийм улсуудтай холбож дэмигээд нөхөр яг бид нар төлөөлөгч явуулнаа. Тэгээд тэр Хяхтад уулзаж хэлцээ ингээд Юрнийг Хяхтад түлээлгээд байхгүй. Тэгжсэн чинь анхуу жилийн энэ дайм болоод нөгөө шүүшүүжааны тал нь ялагдаад нөгөө шүүшүүжаан чинь Итали руу зүхтагаад алга болчихлоор нь одоо эднийг оруулъя гэдэг. Тэгээд тэр нөхөр энэ Чинлүүч бол шүүшүүжаанаас их хаширсан хүн шүү дээ. Монгол явуулж болохгүй шүү. Очоод наа нөхөр шээ бөөн модоо төлөө харлаад баллаа тавьчих шүү. Яг л баллаа тавьчихсан юм чи. Тэгээ дээрээс нь бас Орос нэмэгчүүл бүр дэм болно гэд оруулахгүйсэн чинь шүүшүүжааны хөгжиглэр нь за оруулаа гэдэг. Тэгээд энэ нөхөр ирсэн баг 20 оны 8 сард төлөө дээ Бээжинд ирээд тэгээд одоо ерөнхийдөө ингээ харилцаа холбоо тогтоо энэ нуу цаана гэсэн юм болсон баг. Тэгжсэн чинь 10 сард борон өнгөрөн Монголын хил рүү нэвтэрж ороод тэгж 10 сарын сүүлээр анх хүрээг довтлсон штэ. Тэгээд хүрээг довтлоод эхний довтлогоо амжилтгүй болоод тэгээд нөхөр чинь гүн голоотоор ухраад явцсан. Тэгэхэд зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссар Чичээрэн Хятадын засгийн газар цахилгаан илгээж баяр хүргэж байгаа. Та нар өнгөрний довтлогоо няцаас нэг та сайн гэрэг боллоо гэж. Тэр яаж гэн гэхэлэр мэдээж нөгөө цагаант нут чинь зөвлөлт засгийн эсрэг тэмцэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд тэд нар чинь ингээ Хятадын нутаг руу одоо цухтагаад орцсон гэж үзэж штэ. Тэгээд хятадууд тэрийг одоо дарж байгаа нь бол цагаантныг дарж байгаа гэдэг чинь зөвлөлт засагт хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээд дараа нь 21 оны 2 сард 1 сарын сүүлээр өнгөрөн чинь буцаж довтлоод хүрээг эзэлчихэж байгаа шүү дээ монголчууд нийлж ороод. Тэгээд нөгөө өрөөнд байсан Чингий гэдэг амбан чинь цэрэгтэйг ам цухтагаад Хяхтад түрээд ирж байгаа. Тэгээ Хяхтад ирчээд нөгөө нөхөр чинь ойлгоод байгаа байхгүй. Одоо нөгөө их газраас тусламж ирэх боломжгүй. Тэгээ голд нь өнгөрний цэрэг Монгол цэрэгтэйг байж байгаа юм чи. За тэгэхээр зэрэг ер нь аюултай юм боллоо гэд нөхөр 2 сарын дундуур зөвлөлт Оросын хэдийн комиссар Макстайныг загтлах гэж байгаа. Улаан цэргийг оруулаа гэж. Ер нь бол орж ирсэн улаан цэрэг чинь
энэ Чингис амбны урилгаар орж ирсэн байхгүй юу. Монголчуудын урилгаар ирсэн байна. Онлын хувьд бол. Тэгээд та нарын шиг юу лээ 30 ли газар орвол 30 ли гэхээр нэг 15 км. Өөрөөр хэлбэл манай хүн чинь нөгөө борооны наан улаан арим тавьчих гэдэг шүү дээ. Тэгсэн Макстеник болохоор гүг нэгэнд орж байгаа юм чи ерөөсө бүр хүрээ хүртэл яваа тэр борооны чи ингээ хайчих гэдэг юм яриад. Тэгэхээр нөгөөх нь Бээжин лөө ингэж яах вэ гэд Чингис битсэн чинь Бээжин тэгж нутгийн гүн мөн лөө оруулахгүй ш. Яг тэр хавцаанд тэр нэг 10-20 км газар орвол тэр хэл үзгсэн. Тийм хариу өгсөн бидгээ. За тэгжсэн чинь 3 дугаар сарын 18 болоод ардын журам цэрэг аль хэдийн байгуулагдаад хягт туга хэд цэрэгийг буцхоод тэр хятад цэргийг чинь зүхтагаад зөвлөлт орсон өмтөгт ороод ирэхээр бүгдээр ингээ сайхан байрлуулад хоолдож унтлаад богоонд суулгаад нутаг буцаачиж байгаа штэ. Өөрөөр зөвлөлт орсон улс бол хятадтай мөргөлдөх одоо шууд мөргөлдөх сонирхолгүй байна гэсэн үг штэ тий. Тэгээд нөгөө Чингис гэдэг амбан чинь тэгээд юу дээдүүд дотроо ирэхгүй одоогийн улаан өдрөө 4 сарын ихээр нөгөө монголчуудад захигдж хөөгдөд тэгээ эрэхт нь алс дорнтой бүгд нарийн улсын гадаад яамныхаа хүлээж авч уулзаад ер нь та нар одоо ингээд юу яа тэр хягтад байгуулагдсан ардын төр засгийн газартай хэлэлцээ хий бид нар одоо зурчилж өгье гэсэн баг. Тэгээ Чингис Бээжин лүгээ цахилгаан явуулахгүй ингэж яа яах вэ гэдэг. Тэгсэн чинь Бээжин хариу өгтөө тийм байхгүй. Монгол бол хятадын нэг хэсгээ. Бид нар дотоод энэ бол манай дотоод асуудал болохоос биш тэр одоо Орос морсууд энд оролцох ёсгүй маа. Энэ ардын намтай нь бол бид нар өөрсдөө ярина гэдэг. Ийм хариу өгсөн байдаг. За тэгээд ирэхээр зэрэг юу яаж байгаа юм. За нутгийн төв үсг нь цагаантнууд эзэлсэн. За цагаантнуудтай баахан монголчууд нэгдээд ингээд тэр чинь бүр нэг хэсэг чинь бүр 5-6 мянга хүртэл цэргийн тоон өссөн. Хойдолт нь ардын төр үсгийн газар гэдэг нэг тусдаа засгийн газар бий болчихсон. Ингээд ирэнгүүт хятадууд дотроо яах уу гэдэг юм ярьсан баг. За энийг ер нь одоо яах юм гэдэг. Тэгээ ийшээ ер нь орно гэвэл одоо орж чадах хүн нь ганцхан хэм байна. Жанзойлон байна. Цэрэг оруулах боломжтой. Цэрэг илж орох боломжтой. Цорын ганц хүн нь бол Жанзойлон байна гэдэг. Тэгээ Жанзойлон чи ер нь ийшээ ор гэсэн чинь нөгөөх нь нэгдүгürt мөнгө ч ханах. Мөнгө өг. Хоёрдугаарт 10 өвөр Монголыг манай одоо фракцийн мэдлдэг. Энтергээд тэнцээс өөрхөн 8 арилжаа яваад. Тэгж жагаад нэг 6 сарын ихэр билүүдээ за чам 5 сая доллар өгье. Чи одоо тэгээ зэрэг мэргээ ягаа зэвсгээ бацаагаад ор гэд. Тэгэд Жанзойлон ч бас 30 мянган зэрэг татаад цуглуулад тэгээд нөхөрч бол эхлээд өвөр Монгол руу орж ирж байгаа. Монгол өрхийн тулд өвөр Монголоор дайрна штэ. Тэгээд чинь Жихол, Хайлар, Хаалган гэсэн энэ 3 чиглэлээр Монголын нутг руу орох төлөвлөгөө боловсруулад. Тэгээ бүр 7 дугаар сард энэ 3 чиглэлээр цэргүүд нь явж эхэлсэн баггүй. Тэгээд нөгөө эхлээд нөгөө өвөр Монголын нутгаа эзлээд тэгээ явж исэн чинь 2 үйл явдал болоод асуудал бүдэлчихэж байгаа. За нэгдүгürt ардын журамт цэрэг чинь нөгөө улаан аримтай хамт хүрээ рүү давшиж ороод 7 сарын 6-нд хүрээг чөлөөлөө хийж байгаа. Тэгэхээр Монгол руу орно гэдэг нь бол нөгөө юу тархаа цагаантнуудтай байлдах биш. Улаан аримтай байлдах асуудал болоод тойрчиж байгаа. Хоёрдугаарт энэ комендант тэр үед өмнө талаас идэвчээд Канси мужид байсан Жанзойлонгийн холбоотнуудыг буцаход. За тэгээд нэг хэд хэдэн мужид бас Жанзойлонгийн холбоотнуудыг жилийн бас буцаход. Энд чинь бас дотроо нөгөө айл мужиг хин хяналтанд авах уу гэдэг зодоо яваад байгаа шүү дээ. Тэгээ эрэнгүүт нь Жанзойлон бойлё. Энэ хэд доторх байр суурь би алдах гэж байна. Юу яасны ч Монгол гэдэг. Тэгээ ч одоо айгуул очихлоор улаан Оростой байлдах юм байна. Энэ бол хөлийн захирагчийн шийдэх асуудал биш байна. Тэрийг Бээжин шийднэ үсттэй гэдэг. Бээжин лүгээ хариуцлагын шийдээд тэгээ өөрөө нөхөр чинь дайрах болцсон байхгүй. Ийм нэг хоёр үйл явдал яасан байгаа. Тэгээд тэгсэн чинь 7 сарын 6-нд хүрээг чөлөөлсөн гэдээ ярьж ирсэн шүү дээ. 7 сарын 11-нд
ардын засгийн газар албан ёсоор байгуулагдсан гэдэг. Тэгээ тэрний дараа 7 сарын сүүлээр жичээрийн чинь хятадын засгийн газарт ноот гэж байгаа. Тэгээ тэн дээрээ бол одоо энэ цагаатнууд Японы гар хөл болоод энэ Монголыг ингэж эзэгнэх гээд ийсэн. Тийм учраас одоо манай цэрэг орж нэг ингэ зохицуулсан. Тэгээ ер нь Монголын одоо ирээдүйн асуудлаар бол гурван талын хилцээ явуулъя гэдэг санал тавьсан байна. Хятад нөгөө дөрвжиг хариу өгсөн байна. Энэ бол манай дотоод асуудал. Тэгэж 3-4 талын хилцээ мэлцээ гэдэг юм байхгүй. Монголтой юм ярих юм бол бид нар өөрсдөө шууд ирнэ гэдэг. За тэгээд тэр үед нөгөө Юрэн гээд нөхөр чинь Бээжинд очсон байсан шүү дээ. Алс дурантын бүгдээр туулсан гадаад хэргийн сайд гэдэг. Тэгээд тэр Юрэн чинь хятад яг нөгөө төмөр зам яриг. Тэгээ Монголоос улаан армийг хизээ гаргах маргах уу? Тэр асуудлыг ярих гэжсэн чинь Юрэн чинь гинтхэн дуудагдаж буцаад тэр нь нөгөө юу яах ёстой байсан юм шиг байна. Монгол руу улаан армийн ангиудыг оруулах асуудлаар нөгөө дотроо зөвлөгөө явж исэн үед нөгөө гадаад хэргийн сайдаа дуудаж ахгүй за чи санал онлоо хэлгээд. Тэгээд дараа нь эн чинь 8 сарын ихэр буцаж Бээжинд буцаж ирж байгаа. Яваад явсан хойно улаан арми Монгол руу ороод бөмбөжгнө болчихж байгаа шүү дээ. Тэгээд буцаж Бээжинд ирээд нөгөөтг чинь юу хийж байгаа. Байр суурь бүр өөрчлөгдөж байгаа. Дорн төтлийн төмөр замыг бол шилжүүлж өгч болно. Нэгдүгээр дүн төлбөргүй шилжүүлж өгөхгүй. Үнэ ярья. Энд ч бас төмөр зам шүү дээ. Зөндөө мөнгө орсон. Хоёрдугаарт энэ төмөр замыг зөв алс дорнтын бүгд найрамд улстай дайсгансан харилцаатай одоо улс ашиглахгүй байх болцол тавья гэж. Гуравт зүйт хэдэд ашиглахгүй. Гуравт чинь гэхдээ одоо бүгд Японд л ойлгомжтой дайсгансан гэж байгаа. Тэрийг хятад одоо тэр нөгөө засгийн газрын хурал дээр ярьж хэлцсэн тэмдэглэлүүдээс нь харж байхад бол хятад эднэр чинь юу хийж байгаа юм бэ? Тэр одоо амаар хэлсэн байж магадгүй. Монголоос улаан армийг гаргах асуудлыг өмнөд манжуураас Японы цэрэг гаргах асуудалтай уйж байгаа юм байна. Та нар гадны цэрэг гар гэж байгаа юм уу? Окей, та нар манжуураас над Японуудаа гаргаж байгаа. Тэгвэл бид нар Монголоос гарлаа гэдэг асуудал болж эхэлж байгаа юм байна гэж ойлгоод. Тэгээ энэ Юрэн гэдэг нөхөр чинь бас Жанзойлон Бээжин хоёрын хооронд, Мөгдөн Бээжин хоёрын хооронд бас тоолтыг гэдэг. Бээжин дээр ингээд яриа хэлцээ хийж байгаа. Жоохон хятад нь чангараад гэлэнгүүт нь мөгдөө хөвчдөг. Мөгдөнд очиж Жанзойлонтой хэлцээгээ суучдаг. Тэгээд Жанзойлонтой яриа хэлцээгээ жоохон болохгүй байх юм бол дайран явчихдаг. Тэнд Японуудтай хэлцээгээд. Болохгүй л эднэртэй ч нийлэн шүү л гэдэг нь шүү дээ тий. Тэгээ энэ нөхөр бас хэтэрхий итгэвтэй ингэж ягаад тахлаар нь хятад энийг ерэн зайлуулах хэрэгтэй юм байна гэдэг ийм бодолтой болсон юм шиг байна. Тэгээ Бээжинд ирэхэд нөгөө Веллингтонгүй сайд гадаад яамны сайд нь Веллингтонгүй зөвлөлттэй хэлцээ их газрын дарга нь Ван гэдэг нөхөр байгаа шүү дээ. За тэгээ тэр хоёр уулзаад за нэгдүгээр хаант Орсын үеийн бүх гэрээ хүчинг болгоно. За энэ ч Оросд угаасаа амлцсан гэдэг. За хоёрдугаарт Монголоос улаан цэргийг гаргаад орноос нь хятад цэрэг оруулнаа. Яг тэгвэл нөгөө аюулгүй байдлаа сахин хангах гэдэг үгэн дээр нь тоглолт хийж байгаа байхгүй. Одоо яг та нар ингээд аюулгүй байдлын сахин хангахын тулд орсон юм байна. Окей, одоо та нар хараад бид нэр цэргээ оруулаад тэгээд өстой аюулгүй болгоно гэдэг. За Монголтой байгуулсан бүх гэрээ хүчинг болгоно гэдэг нь 1921 оны зөвлөлт Монголын гэрээг хүчинг болгох гэж байна. Энд ч бас аргагүй. Тэр гэрээг хүчинг болгохгүй бол монголчин бие даасан субъект тусгаар улс болчиход шүү дээ. Зөвлөлт улстай гэрээ байгуулсан. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Энэ нөгөө Юрэн гэдэг нөхөр чинь жинхэнэ нэр нь Зеволтовский гэдэг. Цэргийн цалтаа юм шиг. Юу Лейбгвардын хорооны поручик гэдэг нь юу гэсэн үг? Аль төв шүү. Поручик гэдэг чинь одоо ахлагч юм уу? Ийм хүн л дээ. Тэгээд энэ Юрний дипломат шууд ингэ дэлбэлсэн баг. Нөхдөөд. Хятад бариад авсан. За.
нөгөө дипломат элчийн барьж яваад шуудангийн задлаад тэгээд уншсан чинь тэрэн дотор янз бүрийн дипломат хүч баримтаас гадна Хятадын коммунист төлөвлөгөөнийг яаж дэмжих вэ? Яаж одоо тэднийг сургах вэ? Зэвсэг мэвсэг яаж өгөх вэ? Мөнх үү баг юм бичиг гараад ирэхгүй. Тэгээ энэ ер нь чи ер нь ингээд одоо дипломат ажил хийж байгаа хүн үү? Одоо яаж байгаа гэдэг асуудал болж хувираад. Тэгээд Оросууд ч гэсэн бас ерөндөө хариуцлага тооцсон л доо. Сүүлд нь миний чинь дипломат албанаас хөөгөөд тийм хариуцлагагүй тэгээд шуудан гаалцдаг тийм учраас тэгээ мань хүн чинь бүр жинхэнэ нэрээ тагнуулын албан шилжээд Австрид очиж зөвлөлтийн тагнуулын сүлжээг удирдахжсэн аа. Энэ чинь Польш хүн шүү дээ. Польшийн талд урвж ороод. Гэхдээ одоо Польш хүн Польшийн талд орсны ч одоо урвсан гэх юм уу юу гэх Пилсудскийн талд ороод тэгээд дараа нь Манюны чинь Тамара Сосновская юу нэг Оросын тагнуулч хүүхэн очиж хорогч алсан байхгүй. Энэ бас зүгээр ихгүй хүүхэн туртаагаар байсан шиг л. Тэгээ юурын асуудал болоод тэгсэн юурын чи буцаж ирэхээр их сони юм хэлж байгаа. Нөгөө Бээжинд 8 сард очисон гэсэн шүү дээ. Нөгөө шуудан мудан гаалтчихаас өмнө. Нөгөө хэдтүү чин та нар нөгөө цэргээ гаргах асуудлаа яасан бэ гэд. Тэгсэн чинь нөгөө төч чинь үгүй манай алс орнуудын бүгд найрамд тулсан зэрэг бол гарцсан. Одоо Монголд бол зөвлөлтөөс бүгд найрамд холбоот Орос улсын зэрэг байна. Тийм учраас та нар хилцээгээ тийшээ Москватай хий. Бас бүх мэжтэй адилхан дулаан зэрэг явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь манай зэрэг гарцсан. Одоо тэр тентхийн зэрэг байгаа гэдэг. Ингээд тэгээд хятадууд юу гэж ойлгосон бэ гэхээр за энэ нөхөр бол Оросыг төлөөлөхгүй юм байна. Алс орнуудын бүгд найрамд тулс гэдэг. Тэгээ одоо манай зэрэг гарцсан би амлалтаа биелүүлсэн ухааны юм яриад идэг. Гэтэл Монголд нь улаан харин байгалгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг за энэ бол ер нь худлаа юм байна гэдэг. Тэгээд хятад юу гэсэн баг. Зөвлөлтөнд асуудал тавьсан баг. Та нар ярмаар байгаа юм бол тэр Москвоос хүн ирэх гэдэг. Тэгээд энэ чинь 21 оны сүүлээр 12 сарын үед Пайкс гэж дипломат Москвоос явуулж байгаа. Энэ нь бол лайт хүн. За тэр Пайкс гэдэг нь ирээд за Монголын асуудлаар тэгээ хоёрдугаар орон нутгийн төмөр замын асуудлаар хэлцээе гэдгсэн чи Хятадын гадаад эхлээ сэргээ гаргах. Тэн дээр хэлцээ гэд. Тэгсэн чинь Пайкс нь тэгж байгаа. Тэр зэрэг чинь танаа хүсэлтээр орсон шүү дээ. Чингигийн чинь загтлын байна гэд. Зөрүүлээд загтлын өгөөд тэгээ манай хүсэлтээр орсон бол одоо манай хүсэлтээр гарах гэдэг юм болж хувираад. Тэгэхээр зэрэггүй юу яана? Нэгдүгээр 3 талын хэлцээ хийя. Тэ? Хоёрдугаар биднэрт энэ Монголыг дахиад энэ цагаантнууд өөрийнхөө бааз түшиц газар болгож ашиглахгүй байх баталгаа хэрэгтэй. За тэр баталгааг одоо бий болгох хүртэл бол улаан цэрэг байна. Бид нар дахиж одоо ингэж ийм байдлыг үүсгэхгүй гэдэг. Тэгээ харин 3 талын яа та нар одоо Монголтой харилцаагаа хэвэн болгоход бид нар одоо дэмжиж. Тэгээ нөө хятад нь хэлдэг үгээ хэлж байгаа. Тийм байдгүй юм аа. Монгол бол манай нэг хэсэг. Бид нар өөрийнхөө улсын нэг хэсэгтээ өөр улсаар дамжуулж хэлцээ хийхгүй. Тийм учраас бид нар бол Монголтой хэлцээ хийвэл бид нар л хийдэг гэдэг. Тэгээ эн чин 22 он гарангууд Монголд их олон жил ажилласан Хятадын гадаад яамны 2 төшмөлийг хятадууд Монгол явуулж байгаа. Хуан Чиншүү, Чин Бинцэ гэж. Тэгээ энэ хоёр бол ямар зорилготой ирсэн бэ гэхээр Монголын талтай уулзаж та нарт хамгийн өргөн автоном ирэх болгоно. Одоо тэгээд хүүхдүүд минь орон гэртээ хэрэгж ирээ гэсэн юм ярих гээд ирсэн байгаа. Тэгээ эрэхт нь юу нөгөө нэгдүгürt Монголын тал ерөөсөө юу байгаагүй хүлээж авч уулзаагүй. Энэ нөгөө юунд Бээжинд байсан зөвлөлтийн бүрэн эрхлэл хүчин газрын ажилтнууд Монголын тал ерөөсөө хүлээж авч уулзаагүй. Хоёрдугаарт нөгөө хоёр төшмөлийг чинь дотоод хамгаалах газар өдөр шөнөгүй мөрдөөд Монголын дотоод хамгаалах газар. Тийм Монголын дотоод хамгаалах газар өдөр шөнөгүй мөрдөөд нөгөө хоёр чинь хүн амттай ч уулзах чадахгүй. Тэгээ буцаж ирсэн байгаа. Буцаж ирээд тэгэхээр нэг хятад өвөр Монгол ноёдуудаар дамжуул загтал явуулсан байна. Яг тэр санаагаа илэрхийлсэн. Тэгээ өвөр Монгол ноёдоор дамжуулаад загтал илгээсэн чинь ардын засгийн газраас бол та нар өөрснөө шүшүүжааныг оруулаад хягтын гэрээнээс өөрснөө татгалцсан. Өөрөлдвөл
манайхыг автоном гэж хүлээмжшүүлсэн хягтай манайхаа өөрснөө хүлээмжшүүлсэн хягтын гэрээ байгаа шүү дээ. Тэрийг та нар өөрснөө хүчингүй болгосон шүүж амарч яриад. Тийм болохоор зэрэг одоо бид нэр эрх чөлөөгөө олж авахын тулд ингээд зэвсэглээд зөвлөлтийн одоо улаан харимтай хамтраад ингээд эрх чөлөөгөө олж авсан. Өөрийнхөө засгийн газрыг байгуулсан. Хятадтай бол одоо зүгээр ингээд харилцаа хэвэн болгох тухайн асуудал ярина уу гэхээс биш. Одоо тэр автоном юм байхгүй гэсэн хариу өгсөн бид. Ингээд хоёрдугаарт нөгөө Москвоос ирсэн Пайкс гэдэг нөхөр нь шүү дээ. Тэрнээс хятадууд асууж байгаагүй та нар чинь 11 сард Монголд найрамдлын гэрээ байгуулсан юм аа гэдэг. 1921 оны 11 сард нөгөө Данзан Сүхбаатар энэ төр чинь Москвад айлчлаад одоо Зөвлөлт Монголын хамгийн анхны найрамдлын гэрээг байгуулсан шүү дээ. Тэгсэн нөгөө Пайкс нөгөө тийм байхгүй тийм болоогүй гэд гүрийцсэн баг. Тэгсэн тэр уулзалтаас хойш 3-7 хоногийн дараа нөгөө тим гэрээ байгуулсан гэсэн сонингийн Москвоос ирвэлээд нөгөө ядууч бас Москвад өөрийн хүмүүс нь ажиллаж байгаа шүү дээ. За тэгээд Пайкс нэр хүндээ алдчихж худлаа ярьдаг гаруулж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний чинь тэр зэрэг гарган марган бүгд худлаа л гэсэн үг шүү дээ. Байгуулсан гэрээг байгуулаагүйгээд зүтгэж байгаа юм чинь. Тэгээ ингээд яасан за 22 оны дундуур гадаад хэргийн ардын комиссар Чичээрэн Германд айлчилсан. Тэгээ Германд байж хат нь Хятадын элчин сайд Ван Чинчүү гэж хүн уулзаад та нар өөрөө Монголын талаар юу бодоод байгаа юм бэ? Яг гэдэг юм бэ гэж асуусан чинь Чичээрэн болвол үгүй Японы хатгалгаар баахан цагаантнууд ороод гадаад Монголд үүрлээд исэн юм аа. Тийм учраас манай зэрэг орж яасан танайтай л өөрснөө зохицуулж чадахгүй байсан шүү дээ. Тийм болохоор манай зэрэг орсон. Энэ бол зүгээр бүс нутгийн амгалан байдлыг сахиулсан төр зүүрээ харах хэмжээ гэж хэлж байна. Тэгэхээр ингээд нөгөө зөвлөлтийн бодлого маань хоёрдмал шин чанартай байгаад байгаа үз. Чичээрэн гадаад хэргийн ардын комиссарын газар болохоор хятадуудад гүй та нарыг өрөөсөд гэж янз бүрийн болсон юм байхгүй. Манай зэрэг төр орсон дээр цагаанууд чи ингээд исэн юм аа гэдэг ингээд яриад идэг. Нөгөө талд нь хүрээнд дээрээ суудсан зөвлөлтийнхэн болохоор одоо та нар ингээд ийм хувьсгалт улс болстой. Хүрээнд чинь бас нэг бөө юм болж байгаа шүү дээ. Нөгөө бодооч нь юу хэмжээд ирэхт хаант улс мулс гэдэг юм яриад данзан бүгд найрамдах улс тунхаглана гээл тий. Тэгээд тэр дунд нь ингээд хүрээнд угаа зөвлөлтийнхэн тоглолтоо хийгээл ийм болж байгаа үе шүү дээ. Тэгээд дараа нь бодоо гэж бариад авчиж байгаа 22 оны одоо эн чинь дунд гэхлээр 8 сард шүү дээ бодог ерөнхий сайдаас огцруулдаг. За энд бас нэлээд юм болж байгаа. Тэгээд ийм болоод харин зөвлөлтийнхэн Адольф Абрамович Йоффе гэдэг дипломатик Бээжин рүү явуулж байгаа. Нөгөө Пайкс нэр хүндгүй болсон. За энэ Йоффе гэдэг хүн бол энэ чи еврей. Энэ хүн бол Брестийн гэрээг байгуулахад их идэвхтэй оролцсон. Польштой дипломат харилцаа тогтооход их идэвхтэй оролцсон. Латви орнуудаар дипломат харилцаа тогтооход идэвхтэй оролцсон. Мундаг туршлагатай дипломат жохгүй. Нөгөө зөвлөлтийнхэн бас ойлгож штэ хаамаагүй хүмүүс явуулаад түрүү чи нөгөө юурнын баахан багталцсан. Араас нь Пайкс очоод багталцсан. Тэгээд болохгүй болохоор туршлагатай хүн явуулъя гэдэг. Тэгээд мань хүн 22 оны намар Бээжинд ирж байгаа. Пайксын орноос. Тэгээд тэр үед гадаад явны сайд нь Веллингтон Күү гэж хүн байсан. Тэгээд тэр Веллингтон Күүтэй уулзсан чинь нөгөөх нь танахын хөглөн шүрч болно. Тэгвэл та нар эхлээд Монголоос цэргээ гарга. Дорнодын төмөр зам амлсан эсрэг өгч. Тэгээд болж яах гэсэн. Тэгсэн чинь энэ хүн болохоор гүг энэ асуудлууд чи ярихын тулд хоёулаа эхлээд дипломат харилцаа тогтоосон байх хэрэгтэй. Ямар нэгэн албан ёсноос гоогүй байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр болдгоо маа гэдэг. Ингээд ийм асуудал үүссэн байгаа. Хоёрдугаарт нөгөө юурын чин дипломат шуудангаа алдсанаас болоод хятадууд бас хардлагатай болчихж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед энэ хятадын ерөнхийлөгчийн зөвлөхнийг Америк нөхрөө Фергюсон гэдэг тэр бүр санал хэлсэн байдаг. Ер нь энэ зөвлөлтийнхэн болвол тэр нэг дипломат харилцаа төмөр зам бодж байгаа юм байхгүй. Наадвал чинь хятад оронд хувьсгал хийх л зорилготой байна. Тэр одоо шуудангийг харсан биз дээ ойлгомжтой байна. Тэгэхээр зэрэг одоо юу нэгдүгээрт Антантын бус орнууд зөвлөлт улстай харилцаа тогтоохгүй үед хятад төрүүлж тийшээ орж болохгүй. Антантын орнуудаа шахалтанд орно. Хоёрдугаарт ер нь энэ хувьсгал хийх гэдэг байгаа нөхдөөтэй ер нь харилцаж яадаг наад Йоффег нь хөөгд явуулъя гэдэг. Ийм санал хүртэл тавьж үзсэн байна.
Гэтэл Wellington coup болохоор жоох өөр бодолтой байна. Wellington coup бол за Монгол руу бол цэрглээд орч чадахгүй. Тэ? Дорн төгтийн төмөр замыг бид нар цэргийн хүчээр булааж авч чадахгүй. Ийм байгаа үед бол одоо дипломат яриа хэлцээ явуулахаас өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас энэ Яфа гэдэг хүнтэй одоо юу яах хэрэгтэй? Харилцаа хэлцээ хийх хэрэгтэй. Тэгээ нөгөө өмнө нь тэгээдсэн ш та нар Монголоос сэргээ гаргасан хүн чинь хэлцээ хийнэгээд тэр байр суурьнаас татгалзъя. Хэлцээгээ хийя. Тэг яг хийхдээ нөгөө юу яах хэрэгтэй гэж. Цэрэг гаргах асуудал тавих хэрэгтэй гэж. Тэр үед комендант ч нөгөө өмнө талд нь кантон засгийн газар гэдэг бас нэг тусдаа засгийн газар байгаад байгаа шүү дээ. Яфач бас нөгөө Бээжинд дарамт үзүүлэхийн тулд кантонд очиод Сүньяцэнтэй уулзаад хоёулаа юу тунхан мөнхөг гаргаад их тоглолт хийж байгаа. Тэгээд нөгөө Wellington coup та нар одоо ингээд уулзаад хэлцээ эхлээд та нар одоо ингээд Монголоос цэргээ гаргах гэсэн чинь нөгөөдөх чинь үгүй бид нар сая кантон ороод ирсэн чинь Сүньяцэн гот гэж байна. Өнөөдөр ийм Японы ингээд шахалтанд байгаа нөхцөлд бол улаан цэргийг Монголоос гаргах бол аюултай. Улаан цэрэг байж яхан зүйтэй энэ хятад ард түмэнд энэ хэрэгтэй гэж хэлж байна. Бас их юу яж байгаа юм а тий. Хоёрдугаар та нар энэ манжууртайгаа цаанд нь үлдэгдлээ. Одоо дараач зевсгийн урагч. Тэгэхгүй бид нар ч одоо байнгын ингэж хоёр орны хооронд юу үүсгэж байна? Асуудал үүсгэж байна. Тэгээд одоо энэ асуудлуудыг шийдэл болоод бид нар зэрэгээ байлгахаас өөр зам байхгүй гэж. Тэгэхээр Wellington coup айхтар хятад л да. Wellington coup ч юм бол Йелийн их сургууль төгссөн мундаг дипломат байхгүй юу? Хятад хүн үү? Хятад хүн. Тэгээ яг нөгөө юунд гадаадд сурж байгаад Wellington гэдэг нэр авсан. Тэрнээс биш хятад нэр нь Ку Цао лүү нэг тийм нэртэй. Тэгээд за яг та нар түр гэж байгаа юм байна. Улаан цэрэг. Түлж надад түр гэдгийг бичээд өгч байгаа гэдэг. Тэгээ нөхөр бичээд өгсөн мэт. 22 оны 10 сарын 14-ний цагтл гэдэг. Тэн дээр бол бид нар түр байгаамаа. Тэгээд одоо ингээд нөхцөл байдал сайжрахаар гарнаа гэсэн утгатай юм. Энэ бол цаг хугацааны л асуудал шүү гэсэн. За тэгээд энэ нөгөө тэр үрээд нөгөө хилцээ чинь урагшаа явдаг. Цэргээ гаргахгүй, дорн дотын төмөр замыг шилжүүлэхгүй гэхээр тэгээд юу хэлцэх юм те. Ийм байдал үүсээд. Тэгэхээр нөгөө Wellington coup чинь Яфад хэлж байгаа юм. Та нар чинь Кархан гэдэг одоо танай гадаад яамны орлого сайд үстэй. Тэрний тунхган дээр ингээд шилжүүлээд өгнө гэсэн шүү дээ. Тэгсэн чинь гүг та яг 20% авмаа гэд. Тэр чинь нөгөө дараа нь засцсан гэсэн шүү дээ. Нөгөө үнгүү гэдгийг нь алга болоод энэ 20% наа. Энэ дээр бол бурамтлын хилцээ явуулна л гэсэн байгаа. Тэгээ хилцээ явуулъя гэд нөхөр ингээд суудсан байгаа. Тэгээ энэ хооронд бол юу хэлсэн байгаа. Нэгдүгürt юу алс дорндод улаан харим их амжилттай байлдаад тэгээд нөгөө цагаантнууд чи хөөгд дуусч эхэлж байгаа байхгүй. Хоёрдугаар Японы зэрэг гарах тухай асуудал яригдчих эхэлж байгаа. Зөвлөлтийн нутгаас. Засан газар солигдсноос эсвэл хүч хөрхөө байсан уу? Үгүй юунууд Америкт бас шахаад байгаа байхгүй. Нөгөөдөл чин гараа явчихж байгаа шүү дээ. Тэгвэл Японыг үлдээмээр хүн шүү дээ тийм учраас Америкт шахаад байгаа. Тэгээд ер нь одоо шиг энэ Оросоос бүгдээрээ гарах чийж гарах гэдэг ингээл Японууд нь яг гарах гэжсэн чинь нэг партизан нэг баахан Япон халаад бид нар гарч болохгүй байна гэдэг ингээд нэг иймэрхүү арга саамаар л байж байгаа болохоос биш бас юу яж чадахгүй. Тэгээд Яфа чинь энэ хооронд Сүньяцэнтэй очиж уулзаад Сүньяцэнд болохоор зөвлөлтийн төсөлмж хэрэгтэй байгаа байхгүй. Яг тэгвэл манай хүн чинь комендантны засгийг хүчтэй болгоод бүх хэдтийг нэгдэх сонирхолтой байна шүү дээ тий. Тэгээ зөвлөлтөөс тусламж авах хэрэгтэй. Сүньяцэн бол Чанкашигаас ялгаатай нь бол бас тийм дэвшилт үзэлтэй хүмүүс махгүй. Чанкаши бол үндэсний үзэлтэн. Сүньяцэн бол бас дэвшилт үзэлтэй. Тэр утгаараа маань юм чи бас тэр коммунист үзэл сурталчилгааг бас нэг үгүйсгэдэггүй. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо юу гэж тохирсон гэхэлэр ерөөсөө хятадын коммунист намын гишүүн, коменданы гишүүн байж болно. Коменданы гишүүн хятадын коммунист намын гишүүн байж болно гэдэг. Тэгээ хятадын коммунист намын коменданы үүртгийг айсан баг. Тэгээ тэр чинь нэг тийм юу болно штэ. Одоо нэг коменданы нэг фракц болчихж байгаа байхгүй. Ингээд эрэхлээр нөгөө Бээжийн санаа зовж эхэлж байгаа байхгүй. Уул нь Бээжин бол нөгөө Антантын орнууд албан ёсоор хүлэмжшүүлсэн албан ёсны засгийн газар Бээжин. Гэхдээ тэр нөхдүүд бол нэг хятадын төв үйдэн мужийг л хяналтандаа байлгаж байгаа.
Жанзойлон бол үндсэндээ тусгаар хүн штэ. Гэхдээ бас нэг яг хөлийн захирагч гэдэг нэг тийм ёс төдий цолтой. Өмнө зүг бол тэр чигтээ коменданы мэдлэг. Тийшээ нэг тийм олигтой юм байхгүй. Ийм болчихж байгаа. Тэгээд Йоффе чинь хинтээ Сүньцэнд тохироо хийнгүүтээ би Япон явлаа. Тэнд газар хөдлөлт болсон байна. Очиж эмгэл илэрхийлнэ яваад гэж байгаа. Тэр чинь Бээжинг амар санаа зовж байгаа байхгүй. Тэр газар хөдлөлтөнд нэг заавал цахилгаал явуулчихна үстэй тий. Яах гэж Япон яваад байгаа ингээд тэгээд дараа мань хүн чи Японд очиод жол хилцээ хийж үзсэн. Японтой ч нэг олигтой тохироонд орч чадаагүй. Японч тэр үед бол бас милитарист Япон гэж бид нар нэрлэдэг үндэслэхгүй биш л дээ. Тэр чи бас өөрсдийнхөө нөлөө мөлөөгөө яаж байгаа вэ штэ. Тэгээд мань нөхөр чинь 23 он гарахад 23 оны ихэр Бээжинд нэг буцаж ирээд за би тун удахгүй эргэж ирээд хилцээгээ хийнэ гэж хэлээд Москва очиж байгаа. Тэгэнгүүт хятад санаа зовоод за энэ айгүй бол Японтой үгсэх нь байна. За өмнө талаас коменданттай нийлж шахах нь байна. Тийм учраас ерөн зөвлөлттэй гэрээлцээ хийя. Асуудлуудаа шийдэхээс өөр замгүй байна гэдэг. Тэгээ бүр гадаад яаманда зөвлөлтийн хэлэлцээрийн газар гэж бүр тусдан газар байгуулад. Тэгээ CT1 гэж Ван гэдэг дипломатыг тавиад. Энэ Ван Веллингтон Күүтэйгээ хамт 1919 оны Парижийн Гитагны хэлцээрт хятадын төлөөлөгч болж орж исэн бас мундаг дипломат. Гэхдээ хоёр гар хоёр биенээ үцэхгүй. Өрсөлдөгч нар байхгүй. За ингээд байж итл юу хийж байгаа. Нөгөө гадаад юмны орлогсод Карахан биш үү? Карахан энэ нөхөр чинь хятад суух бүр их төлөөлөгчөөр томилогдоо хийж байгаа. Тэнгүүд хятадууд амир баярлж байгаа байхгүй. Ялангуяа олон нийт нь их баярлж байгаа. Яг бол нөгөө тунхаа гаргасан хүн чинь шүү дээ. Төмөр замаа өгнө гэсэн хүн шүү дээ энэ чинь. Домогт хүн байна шүү дээ. Хятад. Тийм учраас одоо нөгөө өмнө нь ингээ өөр хүн ирчээд гүйгөө тэр Карахан чинь ийм юм хэлсэн. Оргин нин байна гэдэг ингээд хэлсэн чинь одоо яг Карахан өөр ирж байгаа байхгүй. Тэгэхээр хятад бас нэлээд тийм хүлээлттэй болоод за ер нь энэ хүнтэй чинь хэлцээийнэ гэдэг. Хоёрдугаарт энэ хүн чинь Брестийн гэрээг байгуулсан хүн. Ирантай харилцаа тогтоосон, Афганистантай харилцаа тогтоох асуудлыг шийдсэн, Германтай харилцаа тогтоосон, Рапаллагийн гэрээнд оролцсон мундаг дипломат байхгүй ер нь бол. Тийм учраас мань өмнөг бол за юма шийддэг хүн ирж байна гэж хүлээж авсан байна. Тэгээ энэ хүн чинь бас 1905 оны хувьсгал дарагдахад нөгөө хааны цагдаагийн албанаас цугтаагаад Харбин дээр 6 жил амьдэрсэн юм байна. 1911 он хүртэл. Хятад байсан юм байна. Хятад байсан. Тэгээ мань хүн хамгийн анх хятад руу ирэхдээ Харбинаар дамжиж ирж байгаа. Тэр чинь Харбинд бүр хэдэн 10,000 хүний жагсаал болж тусч авч байгаа юм. Юу яасны чи элчин сайд. Бараг хувьсгалын өдөртөг чиг болж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь мань хүн чинь Бээжинг орохоос өмнө мөгдөн очиж байгаа. Жанзойлонтой уулзж байгаа. Тэгээ Жанзойлонгийн байр суурийг яагаад тэгсэн Бээжингээс нь Жанзойлон чинь яг нөгөө формалаар Бээжиндээ захирагдчихж байгаа шүү дээ. Яг бодиттой бол үгүй л дээ. Тэгсэн юу хийж байгаа? Бээжингээс нь Жанзойлонд хатуурхаарай гэж хэлчихэж байгаа. Тэгээ Жанзойлон ч айгүй хатуу байр суурь илэрхийлээд юм байдгүй төмөр зам аавна та нар амлсан бүр та амлсан энэ гэл ингээл нэлээд юм болж л дээ. За тэгээд яг нөхөр Бээжинд ирж байгаа маа. Тэгээ Бээжинд ирэхэд нөгөө Веллингтон сайд гадаад яамны сайдны Веллингтон зөвлөлттэй хэлцээ их газрын дарга нь Ван гэдэг нөхөр байгаа шүү дээ. За тэгээ тэр хоёр уулзаад за нэгдүгээр хаант Орсын үеийн бүх гэрээг хүчинг болгоно. За энэ ч Оросод угаасаа амлцсан гэдэг. За хоёрдугаарт Монголоос улаан цэргийг гаргаад орноос нь хятад цэрэг оруулнаа. Яг тэгвэл нөгөө аюулгүй байдлаа сахин хангах гэдэг үгэн дээр нь тоглолт хийж байгаа байхгүй. Одоо яг та нар ингээд аюулгүй байдлын сахин хангахын тулд орсон юм байна. Окей. Одоо та нар гараад бид нэр цэргээ оруулаад тэгээд өстой аюулгүй болгоно гэдэг. За Монголтой байгуулсан бүх гэрээг хүчинг болгоно гэдэг нь 1921 оны зөвлөлт Монголын гэрээг хүчинг болгох гэж байна. Энд ч бас аргагүй. Тэр гэрээг хүчинг болгохгүй бол монголчин бие даасан субъект
тусгаар улс болчиход шүү дээ. Зөвлбат улстай гэрээ байгуулсан. За хоёр тал өөрсдийнхөө нутаг дэвсгэрийг бие биеийн эсрэг ашиглуулахгүй байх үүрэг хүлээе гэж байгаа. Тэр нь одоо бид нар цагаантнуудаа ингээд толгойг дарнаа. Манай нутаг дээр байгаа нөхдүүдийг та нар руу дахиж дайруулахгүй гэдэг. Тэгээд хилээ тогтъё. Бас хэдэн шумаа тодтох хэрэгтэй байна гэж. За тэгээд ер нь тэр үед бол зөвлөлттэй харилцаанд бас нэг том асуудал явдаг гэсэн гол мөрнөөр тээвэр хийх асуудал. Энд чи амар мөрөн, аргун мөрөн, усуур мөрөн, сунгаар мөрөн гэдэг энэ том голуудтай. Тэгээд тэрүүгээр ч нөгөө тээвэр явдаг. Тэгээд тэр тээврийг яаж явуулах вэ? Тэрийгэ тохирё гэж. За дорон татны төмөр замыг шилжүүлж өгөө амласнараа. За тэгээд энэ октябрийн хувьсгалын үед одоо хятад иргэдэд учирсан хохирлыг төлөө. Тэр үед чинь юу байсан байгаа шүү 1900 одоо 19 5 сарын 4-ний хөдөлгөөн гэж ирж ирсэн шүү дээ. Тэр хөдөлгөөний үеэр Петербургт байсан хятад ажилчдын холбооны дарга гэж нөхөр хэлсэн үг үйд. Тэрэн дотор бүх Орос орн даяар 100,000 хятад байна гэж хэлсэн би. Тэгээд яг нөгөө тэр үе чинь авич хөргөн мөрөнгөнд урага айдсан худалдаачтай. Тэрийг нөхөж төлөөгч. Хоёрдугаарт та нар энэ дөрвөстэй авна гэж байгаа юм бол энтэй холбоотой зардлаа төлөө. Цагаантнууд чи бид нар бариад өгье. Та нар тушааж өгж болж байна. Тэрнийхэн зардлыг өг. Тэ? Гэх мэтийн асуудлууд ярьсан баг. За тэгсэн Карахан болохоор тэгж байгаа. Үгүй яах вэ? Одоо дорон татны төмөр замыг бол ярья. Тэгээ одоо төмөр зам нь ажиллаад байгаа юм чи. Бусдын нь бол харилцаа тогтсон л ярь. Харилцаа эхлээд тогтооч гэдэг. За ингээд яагаад та нар тэгээ Монголоос гарна гэсэн яасан бэ гэсэн. Гэхдээ гарна штэ гарна. Хувцаагалж ич тохирё та нар. Бид нар одоо яаж тодорхой юу яаж тэ хэлэх юм бэ гэж. Тэрний сунжраал энэ тийм үү? Яг хөө тэгэл ер нь бол зөвлөлтийнхэн юу яагаад байгаа юм л да. За тэгээд Карахан ч энэ бол нөгөө хятад дөнгөж ирчээд хятадтай анх уулзж байгаа үе. Карахан бол бас Яффигоос ч мундаг ажиллаж байгаа. Карахан гэл ерөөсөө нөгөө ван сайттай уулзаж хэрэгээ хилцсэн бүтэл гараал сонд ярьслах өгчдөг. Бид ийм асуудал тавьсан. Олон нийтэр нөгөө засгийн газрын шахуулах гэдэг шүү дээ. Олон нийт нь болохоор тэгээд үгүй л гэсэн юм байна шүү дээ төмөр зам юм. Үгүй тэр цэргээ гаргая л гэсэн юм байна шүү дээ. Үгүй яагаад харилцаагаа тогтоохгүй байгаа юм бэ гэл ингээл нөгөө гадаад яам ашихаал те. Тин чи бас нюансууд байна гэдгийг нөгөө олон нийт бол ойлгохгүй шүү дээ. За ингээд дэглэрэн зэрэг ван сайт гэсэн байна. За тэгвэл окей. Цэрэг гаргах гэрээ байгуул. Хизээ гаргах юм. Тэ? Хоёрдугаар та нар энэ Монголтой байгуулсан наримлын гэрээгээ өчөнгө болгох гэд. Тэгээд яасан тэгсэн чинь гэдэг засгийн газрын хурлаараа 4-5 удаа хилцүүлсэн байдаг. Энэ гарахантай хийсэн хилцээнүүдээ. Тэгээд яасан засгийн газар нь болохоор үгүй наад чи худлаа баахан л одоо амлалтууд л яриад байна. Яг бодиттой юм алга. Тэ? Тэгээд тэр энэ Монгол зөвлөлтийн гэрээг хүчин төвлөр болгохгүй гэдэг чинь ерөөсө тусгаар тогтнолын хүлийн зөвшөөрж байна надад чинь. Ийм бас байж болохгүй гэдэг. Тэгээд яасан тэгсэн Карахан тэгсэн байгаа. Бодоо тэгээд та нар энэ цагаантны аюулыг хизээ одоо дарж дуусгах юм. Тэр хүртэл чинь бид нэр зэрэгээ байлгана. Тэгэхээр тэр чи ямар хугацаа заах юм. Мэдэхгүй шүү дээ гэдэг. Тэгээд ер нь тэр гэрээг өчөнгөө болгох гэж эхлээд 3 талын хилцээ хийе. Баггуурл хийгээд тэгээд Монгол Хятадын харилцаа тодорхой болохоор бид нэр тэр гэрээг өчөнгөө болгож болно гэж. Ингээд наашаа цаашаа юм болоод. За тэгээд Хятадын олон нийт бүр гадаад юмныхаа өмнө 50,000 хүн жагсаж 3 хоног өнтер жагссан байгаа шүү дээ. Болио та нар одоо энэ чинь энээс илүү яаж болдгийг юм бэ? Төмөр замыг чинь шилжүүлж өгье гэсэн байна. Монгол улс сэргээ гаргая гэсэн байна. Одоо тэр Орос иргэдийн тусгай эрх мэрхийг хүчингүй болгоё гэсэн байна. Айгүй шудраг юмнууд хэлдэг байх чи та нар одоо нэг дипломат харилцаа тогтоочихгүй гэл ингээл. Их нилийн яасан байгаа. Тэгээд нөгөө Карахан чинь
хилцчихсэн төслөө шууд сонин дээр хус аяж байгаа байхгүй. Нэгэнгэд артам үн шиг ийм ястай нэг хідэн малууд энд сууж байна л гэл. Одоо бид нэг бүх юм мэддэг улсууд засаг шүүмжилдэг шүү дээ. Тэр шиг юм болол. Тэгэд болчихгүй болохоор хятад засгийн газар ер нь тийм байна. One side маш муу ажиллаж байна. Ард түмэнд хэлж штэ. Энэ нөхрийг одоо ингээд хус чаялаа гэд нөгөө газрын татан буулгаад ванга халаа хийчих. Одоо тэгж нөгөө олон төмний шахалтаас хэсэг мултрах ажил хийж байгаа. За тэгээд нөгөө гадаад яамны сайтынхаа за одоо чи хэлцээ явуул гэдэг. За тэгээ ингээ баахан наашаа цаашаа болж 24 оны хавар карахан жоохон булт хийж байгаа. За жоохон булт хийж байгаа гэдэг нь юу за цагааны аюулыг байхгүй болсон хойно гэдэг үгээ авъя. Монголоос сэргээ гаргая гэдэг ийм одоо томьёол дээр очиё. Хоёрдугаарт тэр нөгөө зөвлөлт Монголын гэрээг хүчингуулах гэдэг нь шүү дээ. За тэрийг бол шууд бид нар тэгж хэлж чадахгүй. Тийм учраас хаан Турсын үеийн гэрээнүүдийг хүчингүү болгохоос гадна хятадын иргэшгийг үндсэн альва 3 дахь улсын гэрээ хэлцээрийг хүчингүү болгоно гэсэн. Тэр чинь загвараа битүүхэн утгаараа зөвлөлт Монголын хэлцэг гэж байгаа. Гэрээг хэлж байгаа. За ингэж яан тэгтээ зөвлөлтийн одоо ингээ буулт хийсэн нутгийг 3 дахь читгээтэй шилжүүлэхгүй байх үүрэггүй гэж байгаа. Өөрөлд Японд өгөхгүй шүү гэж байгаа. Бид нар яг Монголоос иргэ авъя. Та нар орохгүй. Японд өгөхгүй гэж. Ийм их юм болж тэгээ хамгийн сүүлд нь нөгөө юу яж байгаа юм да. Гэрэндээ гар өсөж сурч байгаа юм да. Энэ одоо карханаас чичээрэнд явуулсан энэ цахилгаан. Орос юугаар латинаар бичсэн орос. Тэгэхдээ оросоор латин үсгээр бичсэн энэ чинь нөгөө цахилгаан юм чинь юугаар явна штэ. Энэ чичээрэн гэж байгаа. Чичээрэн нарком мэндэл энэ кархан гэсэн. Тэгээ энэ дээр бол өнөөдөр юу хятадын гадаад сайд күүтэй гар үсэг зурлаа. Тэ гэрээнд гар үсэг зурлаа. Ноот солилцлоо. Хоёр улсын дипломат харилцаа тогтоох тухай ноот солилцлоо. Энэ удаа нэг эцсийн гэж бодож байна. Дэлгэрэнгүй шуудангаар явуулна гэсэн. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Ийм цахилгаан явуулаад энэ одоо 24 оны зөвлөлт хятадын гэрээ гэдэг чинь ийм зүйл болж хувирсан байна. Энэ хооронд юу гэж байгаа юм аа? Манайх ч нөгөө юу гэж байгаа штэ. Москвад элчин сайттай болцсон штэ даваагүй. За тэгээд даваагүй одоо чичээрэнтэй уулзсан баг. Энэ одоо юу вэ нэ? Ван гэдэг дундад улсын төлөөлөгчтэй кархан гэдэг сайд одоо уулзаад тэгээ одоо энэ гадаад Монголд гадаад Монголын өөртөө эзэрхэх эрхийг дундад улсын хэмжээтэй эзэрхэхтэй хамт хүлээн авахар хилцээр явуулж байна гэж. Энийг одоо ямар очиртай юм бэ гэж. Тэгээд тэгсэн одоо нөгөөдөг чинь тэгээд давааг үнтэй гэж байгаа. Бид нар бол хэд хэдэн болцолтойгоор л энийг зөвшөөрнө. За нэгдүгээрт тэр юутай эзэрхэх хэрэг нь өөрөлдөө суверенитет гэж бид нар хүлээж авахгүй. За суверенитет гэж болно гэсэн санаа цаана явж байгаа үстэй. Хоёрдугаарт манайхыг одоо ингээд тусгаар гэдгийг хүлээн зөвшөөрөө. Шүүшүүжааны цэргээс учирсан хохирлыг төлөө. За өвөр Монголын чуулгануудад өөртөө засах эрх олгоо. Тэ? За тэгээд 3 талын хэлцээ явуулнаа. Манайхан өөрхий бас болцол тавьчихын тий. Манайхан бас өөрийнхөө юм хэлж байгаа. Тэгэхдээ тэр ярин тэмдэглэл нь байдэн штэ. Чичээрэнтэй уулзсан. Тэгээд чичээрэн хэлсэн байдаг. Бид нар бол энэ хятад гэдэг 400 сая хүнтэй улстай бол найрамдах их чухал байна. Тийм учраас одоо энэ нөхцөлийг та хүрээнд байгаа нөхөдтэй уламжлаа. Таны энэ хэлсэн 5 саналаар хилцээ ийн гэх юм бол хизээч нөгөө тал чи хүлээж авахгүй. Тийм учраас одоо
ингээ бидний харилцаа бодлонтой хэвээрээ л байна. Та тэгээ одоо энэ Болгарыг хараа л да. Туркийн одоо суверенитет дор байгаа. Одоо гэдэг чинь 1924 онд юм байсан гэсэн үг байхгүй. Тэгтээ гадаад орнуудын чөлөөтэй харилцал болоо л шүү дээ. Төвд ч гэсэн хятадын суверенитет дор байгаа. Тэгтээ бас гадаад орнуудтай харилцаад болоо л шүү дээ. Тэгээ иймэрхүү л одоо юм байгаа юм. Тэгээд одоо тэр нэг суверенитет гэнэ тэрийг нь зөвшөөрөд харилцаагаа одоо нэг хэвэн болгомоор байна гэж. Тэгж хэлсэн байдгийг. Тэгээд тэгэхээр манайхан бас зүгээр байхгүй гоо штэ. Япон данзан Гоминданы их хурлд оруулахаар явуулчихж байгаа. Гуанжо руу. Тэр чинь их хурлд орохдоо биш бол Гоминдантай уулзаж одоо нөгөө Бээжин хөдлөхгүй байгаа учраас Гуанжод очиж Гоминданыг хөдлөх гэдэг штэ. Энэ Япон данзан чинь бол мундаг хүн байсан штэ. Хайлаарт юутай худалдааны пүүстэй, харбин худалдааны пүүстэй. Токиод бүр нэг торгоны дэлгүүр хийсэн. Хөдөлгөөн төр байсан юм байна. Тэгээд энэ нөгөө Хятад Япон хэлтэй. Энэ ч бүр Богдхант Монгол улсын үеийн одоо тагнуулалтаа. Тэгээ манай хүн чинь Сүньяцэнтэй уулзсан байгаа. Тэгээ Сүньяцэнтэй уулзчаад буцаж ирэхдээ хүрээнд буцаж ирэхдээ за Гоминдан бол биднийг бас үлийн ширхгүй юм байна. Сүньяцэн бол тэр үед нөгөө 5 үндэстний онол гэдгээ ярьж исэн юм баггүй юу? Хан, Монгол, Төвд, Уйгур өөрөвчлээ. Ингээ 5 үндэст нийлээд нэг одоо их хятадын үндэстэн бүрдүүлэх хэрэгтэй гэдэг. За ингээд юу яагаад тэгсэн энэ одоо асуудал цэрэн дорж байгаа зөвлөлтийн элчин сайдтай уулзаад энэ ч одоо юу болоод байна гэд тэгсэн зөвлөлтийн элчин сайдгүй тэр зүгээр нэг формал юм байгаа маа. Хятадын цэрэг орж ирэхгүй. Та нар битгий санаа зов. Нөхөр бол хөөрхөн ам их хийж байгаа байхгүй бидэндээ. За ингэж ийсэн чинь тэр яг энэ үеэр богд нас орчиж байгаа. Бид хаангүй болчихж байгаа. Төрийн тэр хүн байхгүй болсон. Дараагийн төрийн тэр хүн бүхмэд нэг богд чинь дахиж төрн ингэн одоо мэдэхгүй одоо бид нар чи 10 дугаар богд 10 хэдэн жил хүлээх шиг боллоо шүү дээ сая тий. Тэр шиг юм явна шүү дээ. Тэр хооронд энэ улс чинь төрийн тэр хүн болчихж байгаа байхгүй. Оросууд зөвлөлтөөр Орос биднийг хүлээн зөвшөөрчихлөөр манай төрийн тэргүүн чи ятын ерөнхийлөгч болчиход байгаа юм. Ер нь бол. Тийм учраас Төв орооны хурал яралтай оролдуулаад ерөөсөө бүгд амт тулсан. Яралтай зарлаа. Ядаж данзан чинь тэр үед нөгөө одоо Монголын төрийг захирж ийсв данзан өөрөө бүгд амт тулс байгуулна гэдэг. Соёлын данзан тий үзэл бодолтой хүн байсан. Тийм болохоор тэрийг чингээ төрөглүүлээд тэгээд харамсалтай нөгөө данзанга намын 3 дугаар хурал дээр элбэг тойжрын чинь хорогдохсаар цаацлаад тусгай ийдсэн. Тэгвэл манайх бол ялчгүй одоо тусгааруулсаа зарлал бүгд найрамд хулсаа зарлсан ийм үйл явдал. Энд чинь ингээд хоорондоо дандаа уялдаатай холбоотой. Тэгээ бүр тэр хурлын тэмдэглэлүүд дэр үед нь штэ. Монгол улсын төрийн тэргүүнийг дааж онтон бишээ гэж. Өөрөлдвөл дундад тэргүүн улсын ерөнхийлөгч биш. Дааж онтон биш. Төрийн дээд эрхийг жинхэнэ ардын гарт бариулна гэж. Тийм учраас бүгд найрамд хулсан зарлж байгаа маа гэж. Ингэж ээж гоогаа нөгөө талаас бас бид нар өсөөгөө зөвлөлт маягийн улс байгуулах зам руу энэ үеэс гэлж орж байгаа юм л да. Нилээн лидерит юм ирч байгаа. Үгүй лидерит хийсэн сонирхолтой байлаа. Тэгээд нөгөө асуулт асуух шаардлага та нөгөө логик холбоосууд нэртэй тэргүү асуухгүй үргэлжлээ. Зүгээр яг өнөөдрийн нэвтрүүлгийг дахиад тоомлоод дэлхий. Тэгээд энэ нөгөө 6 сарын сүүлийн нэвтрүүлэг бас нэг 2 сар завсрал таараад ах шиг байна. Тий бид нар чинь нэг 102 сар завсралдаг нэгдүгürt. За бас энэ телевизийнх маань нэгдүгээр тамрах хэрэгтэй гэдэг шиг хоёрдугаарт хоёулаа бас сэдвүүдэд цуглуулж судалгааны ажлуудаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас 7 хоног болгон одоо ингээд сэдв гаргаж яана гэдвэл энэ хүмүүс зарим нь 7 хоногт 2 болгоо яваач гэж яах шиг өдөр болгон болгоо яваач гэж яах шиг одоо зүгээр ингээд 2 хүн суучаа панг өрөөд байгаа юм ерөөсөй байхгүй шүү дээ. Ардталтаа бүгд судалгаатай, ном судартай. Тэгээд тэрийгээ бид нар бас хийхгүй болохгүй л дээ. Тийм учраас 2 сар нэг хамардаг энийг манай үзэгчид ойлгож хүлээж авах гэж бодож байна. Тэгтээ манай телевизийнхэн бол энэ бидний эзгүй 2 сард бол өмнө нь гарсан сонирхолтой дугааруудыг давтаж үзүүлж биднийг орлдог. Тийм болохоор зэрэг
энэ бас амралтын цаг ирж байна. Амралтын муу судалгааны цаг ирж байна. Энэ өнөөдрийн нэвтрүүлэг холбол зөвлөлт хятадын гэрээ хэдийгээр бид нарт ашиггүйсэн ч гэсэн бас ер нь явцтай хэрэгтэй гэрээ хийсэн юм шүү. Ер нь гол хэлцээрийн сэдв чинь Ар Монголтой холбоотой сэдв л шүү дээ. Нэг замын асуудал яриад байгаа бол шүү дээ. Яг нь нэг зарим одоо ялангуяа энэ нөгөө нэг ярьдгүй байж байгаа дараа нь судалж эхэлсэн гэдээ би түрүү ярьсан шүү дээ. Тэр үед бол эхэндээ энэ Оросууд гэсэн хандлагаар хүмүүс зарим нэг хандж ирсэн. Зүгээр ерөнхий утгаар нь авч үзэх юм бол энэ ч нөгөө нэг хятадын нэг хэсэг гэдэг хяхтын гэрээ чинь байж штэ. Тэгээд тэр юу чинь ингээд аажмаар яаж гахгүй ер нь бол бид чинь 1945 онд л одоо жинхэнэ утгаараа хятад дундад иргэн улс хүлээн зөвшөөрөөд тэгээд дараа нь 49 онд бүгд найрамд татар тус байгуулагдаад шууд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэр процесс чинь ингэж олон жилийн турш юутай явсан байхгүй. Тэрнээс биш чи зөвшөөрөх гэхлээр нөгөөдх нь зөвшөөрчдөг чинь байхгүй шүү дээ. Энд чинь асар том юм явж байгаа энэ төмөр замтай холбоотой 8 хятадын хувьсгалтай холбоотой асуудлууд ер нь тэгээд хятадын хувьсгал ялсны дараа л хүлэмжшэрж байгаа үсттэй. Ер нь бол. Тэгэхээр зэрэг энэ одоо үйл явцын нэг үе шат байсан. Мэдээж нөгөө орсууч өөрснөө хоёрдмал шин чанартай бодлого явуулж исэн учраас нэг талдаа хятадууд болохоор зүгээр ерөн метр зэрэг гаргана. Танайхыг биш гэж хэлээгүй шүү дээ гэдэг юм яваад нөгөө талдаа монголчуудыг үгүй та нар хувьсгалаа хий, феодлуудаа устдаг, ламдраа устдаг гэдэг ингээд ийм яваад байсан байхгүй. Тэгээд тэр энэ хоёрдмал шин чанартай бодлого явж исэн гэдгийг бас бид нар ойлгож харах хэрэгтэй байна. За өнөөдрийн нэвтрүүлэг өвөр өндөрлж байна. Тэгээд монголчууд минь сайхан цусаа сайхан амраараа бас сайхан наадаарай. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг өвөр өндөрлж байна. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг. Denk Farm.